За сайн байцгаана уу. Өнөөдөр багш та бүхэнд 2 дугаар лекцийг танилцуулахаар бэлтгэсэн байна. За 2 дугаар лекцийн өмнө энэ сургачгийг танилцуулъя. Энэ бол 2012 онд хэвлэгдсэн бага боловсролын математикийн онол гэж сургачиг байгаа. За энэ сургачиг бол манай сургуулийн номын сонд цөөхөн ширхэг байгаа. Та бүхэн номын сонгоос авч ашиглаж болно. За энэ хүү сургачгийг одоо яг олонлог лог элементтэй хэсгийг энэ жижиг гарын авлага болгож гаргасан байгаа. Тэрийг та бүхэн бас харсан байгаа гэж бодож байна. За одоо хичээл рүү гоо. За олонлог дээрх үйлдэлүүдийн хамгийн ихний үйлдэл бол олонлогуудын огтлцол гэсэн үйлдэл байна. За А олонлогдож, Б олонлогдож, харьяалагдах элементүүдээс тогтох олонлогийг А ба Б олонлогийн огтлцол олонлог гэж нэрлэнэ. За тэгээд олонлогийн огтлцлыг бол гэж тэмдэглэдэг. Тэмдэглэгээр тэмдэглэдэг. За жишээлбэл одоо А олонлог нь X элементтэй, энэ нь одоо 99 буюу түүнээс бага натурал тоонууд гэсэн ийм олонлог байна. За Б олонлог нь Y элементтэй, Y элемент нь бол 9 буюу түүнээс бага натурал тоонууд гэсэн ийм олонлог байна. За эдгээрийн огтлцлыг нь аваад үзэх юм бол 1-ээс 9 хүртэлх натурал тоонууд гэсэн олонлог бол энэ хоёр олонлогийн огтлцол болж одоо гарах юм аа. За энэ олонлогуудын огтлцлыг одоо Эйлервейний диаграмаар дүрслэх юм бол за энэ А олонлогдож, Б олонлогдож хоёуланд нь зэрэг харьяалагдах элементүүдээс тогтох энэ одоо зураалсан хэсэг бол манай энэ хоёр олонлогийн огтлцол хэсэг байна гэсэн үг ээ. За олонлогуудын нэгдэл гээд дараагийн үйлдэлийг авч үзье. За олонлогуудын нэгдэл бол түрүүн огтлцлын тэмдгийг бол дээш нь харуулаад зурсан ийм тэмдэглэгээтэй байна. За энийг бол та бүхэн бас ерөнхий боловсролын сургууль бас судалж исэн учраас багш нь бол товчхон танилцуулаад явсан зүйтэй болов гэж бодож байна. За А олонлог эсвэл Б олонлог харьяалагдах элементүүдээс тогтох олонлогийг А, Б олонлогийн нэгдэл гэдэг. За гэж тэмдэглэдэг. За жишээлбэл одоо өмнөх жишээн дээр бол энэ хоёр олонлогийн нэгдэл бол 1-ээс 99 хүртэлх натурал тоонууд байна гэж ингэж гарч байгаа. За та бүхэн бас түрүүчийн одоо Эйлервейний диаграм дээр дүрслээд үзэх юм бол тэр хоёр одоо олонлогийг дүрслэлийг тэр чигээр нь одоо тодруулж зураалж иж нэгдлийг дүрсэлж чадж байна гэсэн үг юм аа. За дахиад жишээн дээр авч үзье. За А олонлог бол гурвалжнуудын олонлог байж гэж үзье. Б олонлог бол улаан өнгийн дүрснүүдийн олонлог байсан гэж бодъё. Тэгвэл А, Б хоёр олонлогийн огтлцол нь бол улаан өнгөтэй мөн гурвалжин байх ёстой. Тэгэхээр энэ улаан өнгөтэй гурвалжингууд нь энэ хоёр олонлогийн огтлцол тарна. За нэгдэл нь бол энд байгаа бүх дүрснүүд орно гэсэн үг ээ. А, Б олонлогийн нэгдэл бол. За огтлцол нэгдэл бол олонлогийн огтлцол нэгдэл гэсэн үйлдэлүүд бол тодорхой чанаруудыг биелүүлдэг. За энэ олонлогийг одоо Эйлервейний диаграм дээр дүрслээрээ та бүхэн А олонлог, Б олонлог хоёрыг зорж агаад Эйлервейний диаграм дээр дүрслээд үзээрэй. За мөн одоо яг тэр олонлогийнхоо хувьд Б ба А олонлогийн огтлцлыг нь бас дүрслээд үзээрэй. За тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр А, Б олонлогийн огтлцол нь Б, А олонлогийн огтлцолтой тэнцүү байж таарна. Та нарын зурган дээр бол ижлэхэн гарах байх гэж багш нь бодож байна. Тийм учраас олонлогуудын огтлцол нь байр сэлгэх чанартай гэж ингэж харагдаж байгаамаа. За мөн одоо та бүхнийг энэ хоёр одоо зурган дээр эхлээд А, Б олонлогийн огтлцлыг олоод түүнийг С олонлогтой огтлцуулаад дараа нь А олонлогийг Б, С олонлогийн огтлцсантай нь одоо огтлцуулахад ямар дүрс үүсэх вэ гэдгийг нь хараарай. За эндээс одоо энэ олонлогийг А, энэ олонлогийг Б гэж бодох юм бол А, Б хоёр олонлогийн огтлцол нь энэ байж таарна. С олонлог энэ үлдсэн нь энэ байна. Тэгвэл огтлцол нь энэ дээр гарна гэсэн. Яг энэ жижигхэн дунд талын хэсэгт.
За дараа нь А олонлог энэ байгаа. BC2 олонлогийн огтлцол гэхлээр энэ хэсэг гарна. Үүнийг одоо энэ А олонлогтой огтлцолохоор энэ гарна гэсэн. Ижилхэн зураг зурагдах байхаа. За тэгэхээр олонлогуудын огтлцол бол бүлэглэх чанартай. Одоо энэ хоёр хоорондоо тэнцүү байх нь шүү дээ. Аль ч хоёрыг нь төрүүлээд огтлцолоход одоо 3 олонлогийн огтлцол бол ижилхэн гарах юм байна гэж ойлгох. За одоо тодорхой харъя. За B олонлогийн А олонлог хүртэлх гүйцээлт гэдэг нь энэ улаан өнгөөр ингэж дүрсэлсэн улаан өнгөөр будсан хэсэг болвол B олонлогийн А олонлог хүртэлх гүйцээлт гэж ойлгож болох юм байна. За жишээлбэл одоо B олонлог нь натурал тоо олонлог байлаа гэж бодъё. А олонлог нь арцнал тоо олонлог байхад натурал тоо олонлогоос бусад арсенал тоо олонлогт харьяалагддаг элементүүдээс тогтох олонлогийг натурал тоо олонлогийн арсенал тоо олонлогт хүртэлх гүйцээлт гэж нэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл B олонлогийг А олонлог болгохын тулд юу нэмж хийх вэ? Юугаар гүйцээх вэ гэсэн санаа бол энд харагдаж байгаа. За дараагийн нэг үйлдэл байдаг олонлогийг үл огтлолцох ангиудад хуваах гэдэг. За энэ жишээ авъя. Энэ дээр натурал тоо олонлогийг багаас нь эхлэн дараалуулаад бичээ 1 2 3 4 гэх мэтчлэнгээр хязгааргүй. За тэгвэл сондгоо тоо олонлогуудыг дараалуулаад жишээ нь бол 1 3 5 7 гэх мэтчлэнгээр хязгааргүй болж таарна. За тэгш тоо олонлогууд нь 2 4 6 8 гэд ингээд хязгааргүй болж таарна. За тэгэхээр одоо энэ дээрээс А олонлог нь сондгоо тоо олонлог, B олонлог нь тэгш натурал тоо олонлог. А олонлог нь сондгоо натурал тоо олонлог байж байгаа. За энэ хоёр олонлог бол хоорондоо огтлолцохгүй. За мөн энэ хоёр олонлогийг буцаагаад нийлүүлэхэд натурал тоо олонлог гарч байгаа. За тэгвэл одоо ийм онцлог бол байж байна. За би онцлогийг хэллээ. Огтлолцохгүй байна. За бас энэ хоёр олонлогийг буцаагаад одоо нэгдлийг нь авах юм бол натурал тоо олонлог гарч байна. За одоо эндээс одоо энэ бол ийм одоо үл огтлолцох ангид хуваагдж байна. Натурал тоо олонлог гэсэн байдлаар зураг оруулж өгсөн байна. За тодорхойлтыг авч үзье. Олонлогийн ямар ч хуваалтанд тухайн олонлогийн элементүүдийг дид олонлогуудад хуваах замаар үүсэж буй болно. Энэ үед дараах нөхцөлийг хангаж байвал X олонлогийг X1, X2 гэх мэтчлэн X-ийн ангиудад хуваасан хуваалт гинэ. Үүнд X1, X2, X1 дид олонлогууд нь хоорондоо үл огтлолцсон. За хоёрдугаар нөхцөл нь X1, X2 гэх мэтчлэн X-ийн дид олонлогуудын нэгдэл нь X олонлог байна. Ийм нөхцөлд одоо энэ X олонлогийг үл огтлолцох ангиудад хуваагдсан байна гэж үзнэ. За түрүүчийн манай жишээн дээр бол натурал тоо олонлог бол тэгш тоо олонлог, тэгш натурал тоо олонлог, сондгоо натурал тоо олонлог гэсэн одоо үл огтлолцох ангиудад хуваагдсан байна гэж. Буцаад тэр хоёр маань натурал тоо олонлогийг үүсгэжсэн мөн хоорондоо огтлолцохгүй байсан. Энэ хоёр одоо нөхцөлийг хангаж байсан учраас одоо үл огтлолцох ангид хуваагдсан байна гэж ингэж үзэж байна. За энэ ангийн хуваалт болж чадах уугүй юу гэсэн юм асуулт байна. За натурал тоо олонлогийг 3-т хуваагдах тоонууд, 3-т хуваагдахгүй тоонууд, бүхлээр хуваагдахгүй тоонууд гэж ингэж хоёр одоо дид олонлог болгож хуваасан байна. За энэ хоёр бол огтлолцохгүй. Нэгдүгээр шин чанар нөхцөлийг нь хангаж байна. Хоёрдугаарт нь буцаагаад энэ хоёр одоо дид олонлогийн нэгдэл нь натурал тоо олонлогийг одоо үүсгэж чадна. Тийм учраас энэ бол үл огтлолцох ангид хуваагдсан байна. Ангийн хуваалт болж чадж байна гэж үзэж байна. За дараагийн жишээ нь натурал тоо олонлогоос 7-д хуваахад ижил үлдэгдэл өгдөг тоонуудыг нэг анги болгон хуваагч. За натурал тоо 7-д хуваахад тэг үлдэгдэл өгдөг бол нэг ангид оруулаад нэг үлдэгдэл өгдөг тоонуудыг нь мөн нэг ангид оруулаад гэх мэтчлэнгээр 6 үлдэгдэл өгдөг тоонуудыг нэг ангид оруулчих. Тэгэх юм бол эдгээр одоо тоонууд
хоорондоо эдгээр дид олонлогууд хоорондоо огтлолцохгүй мөн буцаагаад эдгээрийг нэгдлийг нь одоо авахд буцаагаад натурал тоолонлог гарна гэсэн. За тэгэхээр энэ бол ангийн хуваалт болж чадж байна гэсэн. За үүнтэй төстэй жишээ гаргаараа та нар. За ингээд одоо олонлог дээрх үйлдэлүүдийг бид өнөөдөр огтлцол, нэгдэл, ялгуур, гүйцэлд, ангид хуваах гэсэн ийм одоо 5 үйлдэлийг бол авч үзлээ. Үндсэн 2 үйлдэл бол огтлцол, нэгдэл 2 байна. Мөн ялгуур бол бас үндсэн үйлдэлүүдийн тоонд орно. За эдгээрийг та бүхэн одоо ном гарын авилгаасаа дэлгэрүүлж уншаад за мөн одоо ерөнхий боловсролын сургууль үзчихсэн мэдлэгээс сэргээх юм боломжтой. За лекцийн төгсгөл та бүхнийг дараах үгсийг англиар орчуулахыг хүсэж байна. Олонлог гэж юу вэ? Огтлцол гэж юу вэ? Нэгдэл гэж юу вэ? Дид олонлог гэж юу вэ? Байр сэлгэх чанар гэж юу юм бэ гэсэн энэ одоо үгнүүдийг та бүхэн англиар орчуулаарай. За ингэснээр та бүхэн эдгээр одоо англи үгнүүдийг ашиглаад одоо интернетээс хайлт хийгээд энэ талаар мэдээллүүдийг авах боломжтой болох юм аа. За ингээд өнөөдрийн лекц дууслаа. Та бүхэнд амжилт хүсье.